Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө видео бичлэгэн дээр React системийнхаа веб хөгжүүлэлтийн үргэлжлэл болох өмнөх хичээлдэр үзсэн үндсэн зэс веб сайтын тухай холбоо барих гэсэн энэхүү хэсгүүд дээр зураг оруулж ирээд зарим дээр нь мэдээллүүдийг нөхөж бичиж үзүүлье. За тэдгээр хийхэд бол бид нэр хаана мэдээлэл оруулах ёстой вэ гэхээр ерөнхийдөө бол энэ function хэсэг дээр оруулах ёстой байгаа. За function хэсгийн return хэсэг дээр оруулж өгнө. За одоо хэдүүлээ өнөөдрийн ажлыг эхлэхээс өмнө эхлээд npm start гэдэг үндсэн веб сервер асаая. За ингээд веб серверээ хасаагаад localhost-оор 3000 портоор манай веб систем маань асна. За гараад ирж байна. За энэ хүү localhost дээр 3000 сервер дээр үндсэн зэс маань home гэсэн дид хуудсан дээр дуудагдж байгаа веб сайтын тухай буюу about хэсэг маань about хэсэг дээр дуудагдж байгаа. За холбоо өрөх хэсэг маань контакт хэсэг дээр дуудагдж байгаа. За хэдүүлээ үндсэн хэсэг дээр зураг оруулж ирж энэхүү жишээгээ өөрчлөе. За home page дээр бид зураг оруулахын тулд нэг асуудал байгаа. За ямар асуудал байх вэ гэхээр эхлээд энэ home page-га бид нэр return функцаа гүйцээж өчнө гэсэн үг. Нэгэсэндээ return функцэн дотроо үндсэн үйлдэлээ хийж өгнө. За үндсэн үйлдэлээ хийхэд тулд энэ home page маань энийг бид нар катлаад авчие. За тэгээд үндсэн веб хуудсын хуудас дотор хуваах div хэсгээ тага зарлж өгөөд дотор нь энэхүү саяны home page гэсэн хэсгээ оруулаад ирье. За ингээ хадгалаад үзье. За асуудалгүй webpack compiled successfully гэж гарсан байна. За ингээ үр дүн маань асуудалгүй ажиллаж байна. За одоо үргэлжлүүлээд дараагийн хэсэг дээр энэхүү кодын хэсэг дээр бид нэр зураг оруулж ирээ. За зураг оруулахын тулд өмнөх бичлэгэн дээр заасан тийм үү React-ийн зураг оруулах гээд номер дугаар 3-тай зураг оруулж байгаа жишээ байгаа байх. Тэгэхээр бид нэр зураг оруулахын тулд яах вэ гэхээр зураг оруулахдаа эхлээд компьютерийн PC setup гэдэг за image хэсэг дээр ороод PC setup гэж зургууд гарч ичийн. За энэ setup-аас энэ зургийг сонгоё. За энэ зураг маань JPEG өртгөлтэй хэсгийг save image хэсгэд харна. За зураг маань web өртгөлтэй байна. За JPEG өртгөлтэй зургийг харахын тулд ард нь JPG гэж бичээд өгнө. За ингээд зургийн өртгөлөө харж байгаа. За энэ зургийг харъя. За энэ зургийг сонгоё. Энэ зураг маань өртгөлийн харлаа. За JPEG өртгөлтэй байна. За нэрийг PC гэд нэрэд хадгалчихъя. За энэ хүү зургаа бид нэр үндсэн хэсэг дээр дуудаж оруулж ирэхдээ desktop-оос шууд зургаа чирээ оруулаад ирнэ. Зургаа шууд энэ source хэсэг дээр чирээ оруулаад ирнэ. За орж ирсэн зургийн маань нэр нь PC JPEG JPEG гэсэн байна. За зургийн нэрээ өөрчлөе. JPEG болгоё. За ингээд зургийн нэрээ PC JPEG болгож өөрчлөлөө. За энэ оруулсан зургаа дуудахын тулд яах вэ гэхээр бид нэр дараах үйлдэлийг хийж өгөх ёстой байгаа. За хийх үйлдэл маань болохоор ArcGIS дээр зургаа шууд оруулаад ирнэ. За ерөнхийдөө бол React системд зураг оруулах бол өмнөх чигээр үзсэн хэдий ч хэдүүлээ дахиад бичээ. Import зургаа Z гэж нэрлэжээ. За тэгээд from гэдэг хаанаас дуудахаа зааж өгье. Source авсан дотроос дуудах байгаа учраас бид нэр цэг таслал PC цэг JPEG гэж бичээд өгнө. За ингэж бичсний дараагаар бид нар энэ мөрийн хаар цэг таслаа тавьж мөрөө дуусгаад за энэ хэсэг дээр зураг дуудах байгаа тийм үү. За home page-ийн доор бид нэр зургийнхаа таг буюу image тага бичиж өгөөд source-ын дотор нь түрүүний тэр import Z гэдэг утгаа тавьж өгнө. Z-тэй тавиад alt гээд тэнцүү. За энэ маань зургийн дараа нь дуудахад ашигласан жишээ нэр байгаа. Жишээ гэж нэрлээд за тэгээд энэ хүү тага хаачна. За энэ хүү webpack compiled successfully гэдэг манай веб хуудас маань асуудалгүй ажиллаж байна. За одоо буцаагаад React руу гарах юм бол нөгөө зураг маань ингээ ороод ирсэн маш том хэмжээтэй. За энэ зургийн хэмжээгээ яаж багасгах вэ гэдгийг хэдүүлээ буцааж үзье. За зургийн хэмжээгээ багасгахын тулд дараах үйлдэлийг хийн. Одоо зургийнхаа
энэ хэмжээг өөрчлөлт тохируулахын тулд бид нэр дараах тохируулгыг хийн. За FCSS хэсэг дээрээс CSS-ийн кодоо бичиг нь цэг бото гэж бичээд гой хаалтаа нэгээ дотор нь за зургийн өндрийг height гэх функцаар за тодорхойлох цэг 600 пиксел. За цэг таслал. За өргөнийг width гэдэг 800 пикселээр тохируулж өгье. За тэгээд цэг таслалаа тавиад хадгалъя. За энэ хүү бото гэсэн CSS файлын хэсгийг FJS дээр дуудахын тулд image source дотроо image tag дотроо class name буюу одоо тэнцүү бото гэж бичиж өгнө. За ингээд хадгалаад ажиглуулад үзэхэд бидний код маань webpack compiled successfully буюу одоо асуудалгүй ажилласан байна. За зургийн хэмжээ маань багассан байна. За 100% дээр ингэж харагдаж байгаа. Би 175% томруулсан байсан. За вебсайтын тухай холбоо орох дээр юм байна. За одоо хэдүүлээ вебсайтын тухай гэсэн хэсэг дээр яах нь нэг мэдээлэл оруулж өгье. За энэ дээр жишээлбэл юу гэдгийг түрүүний PC parts гэж зураг хайж болоод за энэ зургийг оруулж ирээ тавьчихъя. За энэ маань JPEG файл байна уу харъя. За web файл байна. За тэгэхээр JPEG зургийнхаа ард JPEG гэж түрүүнийхаар хайгаад одоо зургаа олох хэрэгтэй байгаа. За зураг маань JPEG байна. За энэ дээр PC part гэвчиж. За энэ зургаа одоо бид нар source хэсэг дээр дуудж оруулж ирээд вебсайтын танилцуулгыг бичиж PC part JPEG гэж зураг. За энэ зургаа дуудж оруулахын тулд түрүүнийхтэй адилхан import одоо P буюу одоо picture гэж болно. Pic гэдэг pixel үзэгчэнд нэрээ оноож өгөөд from хаанаас дуудах уу гэхээр одоо бид нэр түрүүний PC part гэдэг энэ зургаа дуудж оруулж ирье. За үрдүлийн бичсэн GPG гэдэг и үсэг байхгүй үрдэлтэй юм байна. Цэг таслаа тавиад дуусгана. За одоо энэ зургаа бид нэр оруулж ирэхийн тулд яах вэ гэхээр одоо түрүүний энэ about хэсэг дээр оруулж ирэх гэж байгаа вебсайтын энэ хэсэг дээр ресторан хэсэг дээр үндсэн кодны хэсгийг бичээд за энэ дотроо div гэсэн тагаа оруулж өгнө. За тэгэх юм бол үндсэн хуудаснууд хуваах боломжтой болчих гэсэн үг. За ингээ хадгална гэсэн үг. За үүний дараагаар бид нэр за зургаа одоо оруулж ирнэ. Image тага бичнэ. За тэгээд source хэсэг дээр түрүүний pic бичээд өгнө. За үүний дараагаар alt хэсэг дээр нөгөө зургийнхаа нэрийг өгнө. Жишээ 2 гээд. За тэгээд тага хаагаад болоо. За одоо ингэнгүүт манай зураг бол ороод ирсэн байгаа. Вебсайтын тухай хэсэг дээр за ороод ирсэн байж гин тийм үү. За одоо энэ зургийн хэмжээг бол дахин тохируулъя гэвэл буцаад зургийн таг руугаа очоод саяны тагн дээр нөгөө class name-д дуудаж өгнө. Class name гэж CSS файлын холболтыг хийгээд өгнө. За энэ дээр нөгөө түрүүний бото гэд бичсэн классынхаа энэ хэсгийг дуудна гэсэн үг. Тэгэхээр зургийн чанар маань одоо 800 гарцах нь 600 хэмжээтэй болоод томорчин. За одоо энэ дээр бид нар текст нэмийг бол маш амархан h1 about home page-ийн доор за гарчийн хэмжээг нь h4 болгож жижигрүүлээд за юу гэдгийг энэ хүү веб сайт нь одоо компьютерийн трейд ангуудыг худалдаалах зорилттой гэжээ. Зориулалттай. За ингэ бичээд хадгалчин. За тэнгуут webpack compiled successfully-г гараад ирнэ. За бид нэр харангуут нөгөө энэ дээр бичигдсэн хэсэг маань гараад ирж байна гэсэн үг. Энэ хүү вебсайт нь компьютерийн ангуудыг худалдаалах зорилготой гэдэг. За холбоо орох хэсэг дээр бид нар веб хуудасынхаа үндсэн танилцуулгын хэсгийг бол одоо түрүүн вебсайтын тухай дээр хийдсэн учраас одоо холбоо хэсэг дээр холбоо орох хэсгээ оруулж өгч бичиж болно. За ингийн тулд контакт хэсэг дээр дахиад түрүүний функц нээсэн өөрөмхий одоо тий хаалтаа бичиж өгөөд за энэ дотроо div tag бичиж өгнө. За div tag бичиж өгөнгүүтээ бид нэр дотор нь одоо түрүүний энэ h1-ийн өндөртөө тий төвшөнтэй гарчгийн тагийг оруулж суулж тавиад за дотор нь дараах зүйлийг бичиж болно. h дагуур 4-өөр нэр текстээ бичиж байгаа.
За холбоо ойрох хэрэг гэхээр за утасны дугаар гэж бичээ. Утасны дугаар. За 99172033. За хаяг бичиж болно. H4 таагаар хаяг гэд за юу гэдгээ Улаанбаатар хот тийм үү? Сүхбаатар дүүрэг 1-р хороо Rock Jack Building. За тэгэхэд 14,401 гэж. За одоо ингэж хэдүүлээ. Төрөний вебсайт руу оръё. Одоо контакт дээр манай мэдээлэл орж ирсэн байна. За одоо энэ утасны дугаар, энэ хаягийн өнгийг хэдүүлээ, тэ? Өөрчлөх бас боломжтой. Өнгийг өөрчлөхийг дараах тохиргоо хийн. За CSS руугаа ороод жишээлбэл яах нь вэ? За text гэсэн шинээр тохируулгын CSS файлыг бичиж өгье. За энэ дээр бид нар болохоор одоо text color гэд сонгоно. За ингээд вебсайтныхаа тийм үү өнгийг сонгоод за одоо өнгөн дотроос за энэ blue өнгийг сонгочихъя. За тэгээд одоо энэ текстээ дууж оруулахын тулд энэ div хэсэг дээрээ шууд class name гэд оруулж ирнэ. Нэгсэндээ шууд түрүүний текстээ бичиж байна. За ингээд ажиллах юм бол Webpack Compiler Successful-ийг гараад ирсэн байна. За текстийн өнгө маань одоохондоо солигдоогүй байна. Буцаад саяны хэсэг рүүгээ оръё. За энэ хүү текстийнхаа өнгийг солихын тулд text decoration color гэх буруу функц бичсэн байна. За шууд color болгоо бичих болох юм байна. За одоо ажиллуулад харъя. За өнгө маань хэврээ байж гин. Дахиад буцаж оръё. За өнгө маань солигдохгүй байсан алдааг бол олж мэдлээ. Учир нь гэвэл энэ class name гэсэн функцаа томоор бичсэн байна. Энэ дээр бол жижиг байгаа. Sin жижиг n том байна. За манай дээр sin том байгаа учраас энэ классыг C жижигрүүллээ, хадгаллаа. За үр дүн маань ингэж гарсан байна. За одоо тэгвэл хэдүүлээ contact page нь одоо зинхэр. За тэр зөвхөн утасны дугаар хаяг нь улаан өнгөтэй байгааг дараах тохируулгыг хийх боломжтой. Abscess руугаа ороод тийм үү? Text 1 гэж нэр өгөөд за тэгээд color red тийм үү? За ингэж өнгө оноож өчөөд бид Abscess руугаа ороод зөвхөн энэ class name хэсгийг h1 дээр нь e нэртэй болно. Харин h4-ийн буюу одоо утасны дугаар одоо тэр хаяг гэсэн хэсгийг улаан болгоё гэвэл text 1 гэж тохируулга өгчнө. За ингээ ажиллах юм бол Webpack Compiler Successful-ийг гараад ирнэ. За ингээ улаан болчихно гэсэн үг. За ингээ өнөөдрийнхөө хичээлээр бид нар үндсэндсэн дээр зураг оруулж ирж харууллаа. Вебсайтын тухайн хэсэг дээр вебсайтын тухайн мэдээллүүдийг орууллаа. За холбоо ойрох хэсгүүд дээр мөн утасны дугаар одоо contact page хоёрын өнгийг сольж харууллаа. За ингээд та бүхэнд манай сувг маань таалагдчихвэл манай сувгийг лайк дараарай. Мөн бичлэгийг маань байнга үзээгөө subscribe хийгээрэй. Мөн бусдад бичлэгийг маань share хийж түгээж өгөөрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.